Аливаас хөгжихийн тулд шинжилгээ ухаан тэр дундаа түүхэн судалгаагаа хөгжүүлж байж хөгждөг гэлцдэг. Тэгвэл өнөөдөр археологийн хүрээлэн гудамжинд гарахад хүрчээ. Хөгжлийн үндэс суурь нь болохоор шинжилгээ ухаан байдаг гэдгийг одоо бүгд мэдж байгаа. Учир нь өнгөрсөн засгийн газрын үед шинжилгээ ухааны харьяа археологийн хүрээлэнг Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлэхээр болжээ. Өнөөдрийг болтол одоо олдсон Монгол нутгаас олдсон бүх олдурууд энд хадгалагдж байгаа. Яг албан ёсоор олдсон. Ингэхдээ археологийн хүрээлэнд ямар нэгэн байр гаргаж өгөөгүй бөгөөд өнөөдөр гудамжинд гарахад хүрчээ. Одоо ерөөсөө ашигт малтмал уул уурхай бүгд яригдж байгаа шүү дээ. Тэрний чинь ард онлын бүх асуудлыг шийдвэрлэж өгдөг нь энэ салбар ерөөсөө энэ шинжлэх ухаан байдаг байхгүй. Энэний үндсэн дээр одоо манайхны бүх эрдэмтдээр зохиосон бүх ашигт малтмал одоо геолог, тектоникийн бүх зургуудаар тайлт хийсний үр дүнд Монгол орны нэгийг харьц 200 мянга, 50 мянган бүх зурглалын ажлууд бүх ашигт малтмалын орд илрүүлэлүүд тэнд гарч ирдэг байхгүй зүй тогтлын хувьд. Бид нар энэ одоо геодинамикийн ямар зүй тогтолтойгоор бий болж байна. Энэ ашигт малтмал хаана хуримтлагдж байна. Тэр бид нар гаргаж өгдөг. Тэрний үндсэн дээр энийг хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа энэ их чухал цөмөө яагаад ингэж үгүй хийх гээд байгаа юм бэ гэдэг бол бидний залуу хүмүүсийн хувьд бол биднэрт бол маш харамсалтай байгаа. Энэ талаар салбарын яам болон сангийн яамнаас тодруулах гэсэн боловч ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй гэж хариуллаа. Ямар бид байнга асуудал явж байгаа. Одоо тийм боломж байгаа нөө тийм одоо хувилбар байгаа юм хэрэг бидэнд ямар ч тийм хувилбар байхгүй гэсэн хариу албан ёсоор өгч байна. Аливаас түүх соёлоо хэрхэн үнэлж байгааг түүнд зарцуулж буй өнгнөөс нь харж болно. Тэгвэл Монгол улс археологийн эрдэм шинжилгээний ажилд жилдээ ердөө 15 сая төгрөг зарцуулж байна. Тэрнгээр бол нэг удаа нэг хээрийн судалгаанд нэг 2-3 хүн яваад ирнэ гэсэн үг. Одоо энэ жилээс ахуулаад ерөөсө 3 жилийн хугацаанд ерөөсө шинжлэх ухааны технологийн сангаас бид нар 45 сая төгрөгийг зардал болгодог. Жилд 15 сая төгрөг гэсэн үг. Жилийн 15 сая төгрөгт бид нарт ерөөсө бүх эрдэм шилгээний зардал багтж байгаа, гадаад дотоод бүх томилтууд багтж байгаа байхгүй юу? Юун дэмжих нь итгээл одоо энэ мэтлэн ингээд нэг байгаа юмын урдл ингээд зулгаагаад эхлэх юм бол одоо яаж тисгэр дээ. Тиймээс 3300 жилийн өмнө төр тусаа байгуулж байсан гэж цээжэд илдэг монголчууд түүхийн архив, археологийн үнэт олдруудаа гудамжинд гаргахад хүрчээ. Эдгээр бид одоо ядуу зүдүү юм амаргүй байдаг ч гэсэн манай судлаач эрдэмтэд бол нойр хоолгүй хөдөлмөрлж ийж палеонтологийн чиглэлээр үлэг үрэлийн судалгаагаар дэлхийн эхний 3 товтлоо явуулсан байгаа байхгүй юу. Уул нь бол 90-ад оны донд бол эхний 2-т явж исэн. Манай ард бол бүгдээр хятад ард ус явдаг байлаа. Тэгсэн хятад бол одоо бүр улсаасаа маш их том бодлого явуулаад энийг хөгжүүлсэн. Тэгээд бид нар бол нэг байраар бол хоошоо ухарчаал явж гişэтэй. Гэхдээ үнэхээр ингээд одоо юу гэдэг судлаачдын итгэх зүтгэл байлаа ч гэсэн улсаас нь дэмжихгүй бол энэ ерөөсөө явдаг юм байна.